Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн математикийн хичээлээс илүү үл мэдэгдэх тоог олох. Хичээлийн зорилго үйлдэлийн гишүүдийн үр дүнгийн хамаарлыг ойлгох. 2-дугаар цээж тоолол бодох. 3-дугаар нуугдсан тоог олох. Үйлдэлийн гишүүдийг нэрлэе. Дараах тоог уншаарай. 2 дээр нэмэх нь 3, тэнцүү 5. 2 нь үйлдэлийн ямар гишүүн болох вэ? Нэмж байгаа тоо учраас нэмэгдэхүүн. 3 нь бас нэмж байгаа учраас нэмэгдэхүүн. 2 дээр 3-ыг нэмбэл тэнцүү 5. 5 нь нийлбэр. Нэмж байгаа тооны хамгийн их утгыг нийлбэр гэдэг. Үйлдэлийн гишүүдийг нэрлэцгээе. Дараах тоог уншаарай. 5-аас хасах нь 3, тэнцүү 2. 5 нь үйлдэлийн ямар гишүүн болох вэ? Хасж байгаа тоон дээр хамгийн их тоо нь хасагдагч, 3 нь хасагч. 5-аас 3-ыг хасгаад тэнцүү 2. Хасаад гарсан хариу ялгуур гэдэг. Цээж тооллыг хамтдаа бодцгооё. 4 ба 3-ын нийлбэр хэд вэ хүүхдүүдээ? Зүйтэй 7. 9 ба 6-гийн ялгуур хэд вэ? Ялгуур гэхээр яадаг вэ? Хасаад гарсан хариуг ялгуур. Тэгвэл 3. 9 ба 6-гийн ялгуур 3. 7 ба 5-ын нийлбэр хэд вэ хүүхдүүдээ? Маш сайн. 12. 13 ба 4-ийн ялгуур хэд вэ? 9. Ийм цээж тооллоор хүүхдүүд маш сайн бодож сурах ёстой шүү. Дараах тоонуудыг дэвтэртээ тэмдэглэж аваарай. Зурагнаас нуугдсан тоо болцгооё. Зурагт хэдэн алим харагдаж байна? Тоолоорой хүүхдүүдээ. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 алим. 8 алимнаас хамтдаа 6 алимыг хасъя. 8-аас 6-ыг хасвал хэд вэ хүүхдүүдээ? Маш сайн. 2. Тэгвэл 6 алим дээр хэдийг нэмбэл 8 гарах вэ? Зүйтэй 2-ыг нэмбэл 8 гарна. 8 алимнаас хэдэн алимыг хасвал 6 гарах вэ? Зүйтэй 2 алимыг хасвал 6 гарна. Дараагийн зургийг оръё. Зурагт хэдэн загас харагдаж байна? 9 загас. Тэгээрээ 5 загасыг хамтдаа хасъя. 9-өөс 5-ыг хасвал хэд вэ хүүхдүүдээ? Маш сайн. 4. Тэгвэл 5 дээр хэдийг нэмбэл 9 гарах вэ? 4-ийг нэмбэл 9 гарна. 9-өөс хэдийг хасвал 5 гарах вэ? Нуугдсан тоог олъё. 4. Маш сайн. Дараагийн шаарыг тоолъё хүүхдүүдээ. Хэдэн шаар вэ? 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 шаар. 10 шаарнаас бид нар хамтдаа 7 шаарыг хасъя. 10-аас 7-г хасахаар хэд байдаг вэ хүүхдүүдээ? 3. Маш сайн. Тэгвэл хэд дээр 7-ог нэмбэл 10 гарах вэ? Бодоорой. Бодсноо багштайгаа тулгаарай. 3 дээр нэмэх нь 7, тэнцүү 10. Тэгвэл 10-аас хэдийг хасвал 7 гарах вэ? Бодоорой. 10-аас 3-ыг хасвал 7 гарах. 3 дээр 7 нэмэх нь 7, тэнцүү 10. 3-аас 10-ыг хасвал 7 гарах. 7 дээр 3-ыг нэмэх нь 7, тэнцүү 10. 3-аас 7-ыг хасвал 7 гарах. 7 дээр 3-ыг нэмэх нь 7, тэнцүү 10. 3-аас 7-ыг хасвал 7 гарах.
Дараах тоонуудаа дэвтэртээ цэвэр сайхан бичээрэй. Дараах тоонуудыг хамтдаа бодцгоё. Нэмэх тэмдэгтэй. Тийм учраас нэмэгдүгэн, нийлбэр. Эхний бодлогыг цэнхэр дугуй дүрстэй бодлогыг хамтдаа харъя. Уншаарай. 15 дээр нэмэх нь А тэнцүү 20. Хоёрдугаар нэмэгдэхүүн мэдэгдэхгүй бай. Нэгдүгээр нэмэгдэхүүн нийлбэр 2 мэдэгдэж байна. Тэгвэл хоёрдугаар нэмэгдэхүүнийг олохын тулд бид нар мэдэгдэхгүй байгаа тоогоо бичээд А тэнцүү мэдэгдэж байгаа нийлбэрээсээ мэдэгдэж буй нэмэгдэхүүнийг хасаж олох нь. Нэмэгдэхүүн мэдэгдэхгүй үед хасаж олно. А тэнцүү 20-оос хасах нь 15 тэнцүү хэд гарах вэ? А тэнцүү 5. Бид нар бодлогоо хамтдаа шалгаж байна. 15 дээр нэмэх нь 5. Бидний мэддэхгүй тоо 5 гарсан учраас 5-аа нэмээд шалгаж. Тэнцүү 20. Дараагийн тоог харцгаая. Нуугдсан тоог олъё. Нуугдсан тоог олохын тулд нуугдсан тоогоо бичээ. Нийлбэрээсээ мэдэгдэж буй нэмэгдэхүүнээ хасаж болно. Нуугдсан тоо тэнцүү 14-өөс хасах нь 7. 14-өөс 7-г хасвал хэд вэ хүүхдүүд ээ? Зүйтэй 7. Тэгвэл одоо хамтдаа бодлогоо шалгая. Бидний олсон тоо 7 юм бол 7 дээр нэмэх нь 7 тэнцүү 14. Дэвтэртээ илэрхийллээ бичээд бодоорой. Дараагийн тоог хамтдаа бодцгоё. 3 дахь бодлого 13-аас хасах нь нуугдсан тоог болох нь тэнцүү 7. Хасагчийг олохын тулд хүүхдүүдээ хасагдагчаасаа ялгарыг хасаж болно. Хасагдагч нь 13 байна. Ялгар нь 7. Тийм учраас 13-аас хасах нь 7. Тэнцүү 6. Хамтдаа бодлогоо шалгая. 13-аас хасах нь бидний олсон тоо буюу 6. Тэнцүү 7. Хасж байгаа үйлдэлтэй хасагдагч нь хамгийн их тоо байна, тийм ээ. 4 дахь бодлогыг хамтдаа харцгаая. Нуугдсан тоог хамт олох нь 4-жингөөс хасах нь 12. Тэнцүү 3. Хасагдагч мэддэхгүй байна. Хасагдагч нь мэдээж хамгийн их тоо байх учраас бид нар мэдэгдэж байгаа хасагчаа ялгуур дээрээ нэмж олно. 12 дээр нэмэх нь 3. 4-ийн тэнцүү нуугдсан тоо маань 15 гэсэн тоо байна. Хамтдаа шалгаж үзье. Бидний олсон тоо хасагдагч нь 15. 15-аас хасах нь 12 тэнцүү 3. Бодлогоо дэвтэртээ цэвэр сайхан бичээрэй. Өгүүлбэртэй бодлогыг хамтдаа уншицгаая. Ээж 10 талах барив. Би 6 талах зарав. Дүү үлдсэн талахыг зарсан. Тэгэхээр бид нэр юу болох вүлээ? Анх байсан зүйлүүдээ товч чиглэлээр бичиж. Ээж 10 талах барьсан. Би 6 талах зарсан. Тэгвэл дүүгийн зарсан талхны тоог олохын тулд бид нар ямар үйлдэл хийх бол энэ юу болох бодлого вэ хүүхдүүдээ маш сайн уншаарай.
зүйтэй. Нийт талхны тоо буюу хасагдагч нь 10. Түүнээс хасагч буюу би 6 талх зарсан. Тэгэхээр ялгуур нь дүүгийн үлдсэн тоо, дүүгийн зарсан талхны тоо 4. Дүү үлдсэн 4 талхыг зарсан байна. Хамтдаа бодлогоо шалгая. Миний зарсан талхны тоон дээр дүүгийн зарсан талхны тоог нэмбэл нийт ээжийн барьсан талхны тоо гарчээ. Тэгвэл энэ бодлого зөв байх. Гэрийн даалгавар багш нь ийм бодлогод өгсөн байгаа. Бодлогоо дэвтэр дээр бичиж аваад үүний дагуу бодоорой. Гэрийн даалгаварт хүүхдүүдээ өнөөдрийн үздсэн хичээлээ мэдлэгээ баталгаад дараах тоонуудыг бодоод нуугдсан тоог олоорой. Хичээлдээ амжилттай оролцсон хүүхдүүдтэй баяр хүргэе. Дараагийн хичээлээр уулзъя.